Эргэн тойрны хүмүүс маань сонгуулийн талаар бас одоо болж байгаа үйл явцтай холбоотойгоор бас олон зүйлийг асуусан учраас товчхон бас мэдээлэл өгөх үе гэдэг зорилгоор энэ бичлэгийг хийж байна. За тэгээд яг одоо өнөөдөр 5 сарын 20-ны өдрийн 00 цагаар улс төрийн байгууллагууд 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах одоо хуулийн сүүлийн хугацаа өнөөдөр одоо 00 цагаар дуусгар болж байгаа. Тэгээд тийм учраас өнөөдөр Монголд улс төрийн одоо хүчнүүдийн дотор бодлууд шийдвэрүүд нэр дэвшигч нараа одоо тодруулах одоо ийм үйл явц болж байгаа ийм цаг дор байна. За тэгээ ер нь сонголт гэдэг зүйл бол хүний амьдралын хамгийн чухал зүйл, яг хүний одоо тийм заяагдмал эрх гэж ер нь бол үздэг байгаад байгаа. Тэгээд бид нар бас итгэл үнэмшлийнхаа дагуу Библиэс харсан ч гэсэн ер нь хүнд олгогдсон хамгийн гайхалтай зүйл бол сонголт байгаа шүү дээ. Тэгээ тийм ч учраас хүн өдөр тутмынхаа амьдралдаа үргэлж сонголт хийж амьдарч яадаг. Тэгээ би одоо юу идэх үү, юу өмсөх үү, хинтэй харилцах уу, юу сурах уу гэл ингээл амьдралын минь одоо үйл явц тэр чигээрээ сонголт байдаг. Тэгээд тэрний маань хамгийн тод одоо тогтолцоо бол одоо сонгуулийн тогтолцоо буюу одоо ардчилсан тогтолцоо байгаад байна. Тэгээд манай Монгол орн бол одоо энэ ардчилсан тогтолцоо 90 оноос хойш бий болоод одоо 30 гаруй жил нэг ардаар орхисон байна. Тэгээ олон удаа бид нар сонгуул хийж үтсэн байна. Тэгээд ер нь ардчилсан тогтолцоог бид нар илүү цаашаа хөгжүүлж төгөлдршүүлэх хэрэгтэй. Тэгээд мэдээж ардчлал гэдэг бол маш чухал одоо үйл явц. Дэлхийн улс орнууд ардчлалыг бий болгохын тулд маш их одоо зовж ядарч маш олон хүний одоо цус урссан одоо ийм үйл явц одоо түүхэнд бичигдсэн байдаг. Харин манай Монголын хувьд бол тайван замаар гайхалтайгаар одоо энэ ардчилсан тогтолцоог бий болгож чадсан одоо дэлхийн ардчлалын улс орнуудын донд бол ардчлалын баян бүрд гэж одоо тодорхойлогдох хүртлээр одоо ингэж нэрлэгдэж байгаа. Тэгээ яг хэдий Монгол оронд маань энэ зүйл маань хөгжөөд явж байна. Тэгээд хэдий одоо юу гэдгийг санаанд хүрсэнд байж чадахгүй ч гэсэн бид өхөн илүү одоо энэ сонгуулийн тогтолцоогоор дамжуулаад одоо илүү сайжруулж улс орондоо одоо хөгжил авчрах одоо энэ сонголтыг хийх хэрэгтэй гэж одоо хувьдаа боддгоо. За тэгэхээр мэдээж үндсэн хуулиараа олгогдсноор хүн Монгол одоо сонгуулийн насанд хүрсэн хүн бүр одоо сонгогдож мөн сонгох хэрэгтэй одоо ийм үйл явцуд болж байгаа. Тэгээд мэдээж одоо бол сонгогдох эрхийг авах одоо үйл явц маань өнөөдөр болж байна. Тэгээд Монгол улсын маань сонгуулийн насны иргэн бүр одоо хийх ёстой гол үүрэг бол одоо бид нэр сонгуульд идэвхтэй оролцож ирээдүгөө хүнд даатгах вэ гэдэг одоо үйл явц байгаа. Тэр ирээдүгөө даатгсан хүмүүсээрээ дамжуулж улс орныхоо ирээдүйг одоо хэн нэгэнд одоо тэр хүнд одоо даатгах байгаа юм үйл явц байна л та. Маш энгийнээр ярих юм бол. Тэгэхээр одоо энэ үйл явцтай одоо Монгол хүн бүр одоо сонгуулийн насны одоо иргэн бүр идэвхтэй оролцох нь одоо маш чухал юм аа гэдэг бас хэлхийг хүсэж байна. За тэгээ 90 оноос бид нэр одоо олон удаагийн сонгуул хийсэн, олон одоо тогтолцоогоор бид нар одоо сонгуул хийж үтсэн. Тэгээ энэ жил бас илүү одоо онцлогтой жил байгаа. Юу гэхээр үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиуд одоо өөрчлөгдөж өмнө бид нар одоо 76 хүн сонгодог, 76 одоо хүнийг одоо парламентод суулгадаг байсан бол энэ жилээс эхлэн бид нар одоо 126 хүнийг парламентод одоо сонгох одоо юм шинэ одоо үйл явц руу одоо ингэж орж байна. Тэгэхээр энэ дээр бас хүмүүсийн толгой бас нэлээ эргээд ахчих байгаа юм. Тэгээд ер нь бол би хэдхэн зүйлийг бас тодорхой хэлье гэж бодлоо. Тэгээд 126 хүн нэр дэвшин. Тэгээд энэ 126 нь яг нь ер нь сонгуулийн тогтолцоо бол холимог тогтолцоо явж байгаа. Мажоритар болон пропорционал. За мажоритар гэдэг нь бол одоо олонх нь санал авснараа одоо сонгогддог. Пропорционал нь болохоор хувь тэнцвэлдэг. Одоо хэдэн хувь авснараа тэрүүгээр тэнцвэлэгдэж одоо ингэж парламентд суудаг одоо ийм тогтолцоо байгаа. Тэгэхээр энэ хоёр тогтолцоо хоёлоо одоо энэ жил холимогоор хийгдэж байгаа. Яг өмнө бид нар зөвхөн жишээ
болгож ярихад 12 онд бол энэ тогтолцоог бид нэр хийж үтсэн. Одоо гэхдээ яг өнөөдрийн 2024 оны сонгуулийн тогтолцооноос арай жоохон жижигсгсэн хэлбэр байсан байгаа. Энэ удаагийнх болохоор 126 хүн бид нэр сонгоно гэж түрүү хэлсэн. Тэгээд ер нь бол 48 жагсаалтаар 78 тойрогт нэр дэвшиж байгаа. Тэгэхээр жагсаалт гэдэг нь өөрөө юу гэхээр ер нь бол намыг дугуулна гэсэн үг. Улс төрийн байгууллага дугуул, улс төрийн одоо хүчний дугуулна гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол одоо тий хувь тэнцвүүлээд 48 хүнээ одоо парламентд одоо суулгах. За үлдсэн 78 нь болохоор тойргууд дээр очиж байгаа. Тэгээд тойргийн хуурилт гэсэн өөр байгаа. Юу гэхээр 4 аймаг нэгдээд нэг тойрог болдог ч юм уу. Эсвэл 2 аймаг нэгдээд нэг тойрог болдог ч юм уу. Эсвэл нэг дүүрэг тэр чигээрээ нэг тойрог байдаг ч юм уу. Эсвэл 2 дүүрэг нийлээд нэг тойрог байдаг ч юм ингээд хуулийнхаа дагуу одоо энэ зохион байгуулалтууд нэлээдэн гарсан баг. Тэгэхээр ер нь тойрог дээр очиж байгаа нэр дэвшигч нар маань одоо тий тухайн улс төрийн хүчнээсээ өнөөдөр одоо эрхээ аваад ер нь яваад очно гэсэн. За тэгэхээр сонгогч бидний хувьд одоо хийх ёстой гол зүйл маань юу вэ гэхээр хэд хэдэн зүйл байна. Тэгээд энэ дээр болохоор за нэгдүгээрт бид нар бол нөгөө сонгогчийн нэр хэсгийн одоо жагсаалд одоо нэр минь байна уу? Одоо юу гэдэг нь те бид нар одоо иргэний үнэлгээнийхээ хаягаар эсвэл одоо шилжилт хөдөлгөөн хийсэн бол тэр шилжилт хөдөлгөөн хийж утсан тэр хаягн дээр одоо улсын бүртгэл дээр бидний одоо нэрсэн одоо сонгогчдын нэрсэн жагсаалд нэр минь орсон байх хэвээр. Тэгээ тэрийг одоо хуулийн дагуу өндөр тогтоогдсон тэр одоо мэдээллийн сувгууд руу орж бид нар шалгах хэвээр. За өөрийгөө шалгаад зогсохгүй мөн бидний одоо хаягн дээр бидний мэдэхгүй хууль бус одоо үйлдэлүүд бүртгэлүүд байх вэ гэдгийг бид нар одоо хянаж одоо мэдэх нь бидний өөрийгөө байгаа. Тэгээд энэ зүйлүүд дээр хэрэг зөрчил байх юм бол бид нар холбогдох байгууллагууд руу буюу тийм улсын бүртгэл рүү холбогдож одоо энэ зүйлсүүд одоо зэгцлэх одоо ийм үүрэг байгаа. За хоёр дахь зүйл нь болохоор бид нар сонгуульдаа мэдээж идэвхтэй оролцох. За тэгээд сонгуульд идэвхтэй оролцож бидний эрс зөндөр байснараа бидний одоо хүсэж байгаа үр дүн мань гарах хувь маань одоо нэлээд одоо магадлал маань одоо нэлээд өндөр болно гэсэн. Эрс бага байх тусмаа бид нар хүсээгүй одоо сонголт одоо гарч ирэх магадлал өндөр одоо. Учраас бид нар одоо энэ сонголт буюу те тогтолцоогоо бид нар илүү хөгжүүлэхийн тулд төгөлдршүүлэхийн тулд бид нар одоо сонгуульд идэвхтэй оролцох одоо ийм үүргийг олон насны хүмүүр одоо ухамсарлаасаа гэж хэлмээр байна. За тэгээ онцгойлоод яс залуучуудаа энэ дээр бас уриалмаар байна. Тэгээд үе үеийн сонгуулийн судалгаанаас харахаар залуучууд маань ер нь их тийм бага оролцсон байдаг. Тэгээд ер нь нэг судалгаанаас харсан нэг байнгын сонгуульд оролцдог гэсэн залуучуудын хувь бол 7 байсан. Хаяа оролцдгоо гэдэг хувь нь бол нэг 57% байсан. За 90 сонгуульд оролцдгоо гэсэн хувь бол ер нь 35% байсан байна. За тэгэхээр яг ер нь мэдээж нэг хүний нөхцөл байдлаас шалтгаалаад мэдээж гадны хүчин зүйлүүд их байгаа. Тэгээд энэ бүх зүйлийг бас илүү хувь хүнийхээ үүднээс ухамсарлаад зэгцлээд энэ сонгуульд идэвхтэй оролцоосоо гэж тав үгдээ бас хэлмээр байна. За тэгээ мэдээж одоо ер нь бол ойлгосон тийм ингээд жагсаалтаа бид нэлээд шалгах. За энэ дээр бас нэг одоо тодорхой бидний нэг ойлгох юм бол энэ жилийн сонгуульд одоо гадаадд байгаа хүмүүс бол сонгуульд оролцож байгаа. Тэгээд гадаадд байгаа иргэд маань ер нь судалгаагаар гадаадд 120 мянган сонгогч байна гэдэг ийм судалгаа байна. Одоо нэрсийн жагсаалт утгагүй гарах байх л та тий тодорхой болох байх улс улстай. За тэгээд 122 мянган сонгогч маань бас идэвхтэй оролцох хэрэгтэй байх. Тэгээд яг өмнө бид 1 оны ерөнхийлөгчийн сонгуул мөн 12 оны их хурлын сонгуулиудаар бид нар бас гадаадд байгаа хүмүүс бас сонгуульд оролцож байсан. Гэхдээ гадаадд байгаа хүмүүс бол бид нар хүн дугуулахгүй, нэр дэвшигч дугуулахгүй зөвхөн жагсаалтанд байгаа улс төрийн хүчнийг одоо дугуулах одоо ийм зүйл байгаа. Тэгэхээр нөгөөснөөр хувь тэнцвэлтэнд орно гэсэн үг. За тэгэхээр онцгойлоод одоо Солонгос оронд бол одоо 50 мянган гаруй монголчууд амьдарч байна.
Тийм учраас Солонгост байгаа монголчууд ч гэсэн идэвхтэй оролцоосоо гэж бас уриалмаар байна. За мөн өмнөх 21 оны ерөнхийлөгчийн сонгуул дээр Солонгост байгаа монголчууд маань маш бага хуваар оролцсон. Одоо би тийм статистик харж байсан. Ер нь бол 1000 орчим хүмүүс очиж саналаа өгсөн байсан. 100000 сонгогч одоо бүртгүүлснээс. За ер нь тэгээд гадаадд байгаа сонгогчдын маань өмнөх сонгуулиас харах юм бол 6% нь бүртгэлд хамрагдаж 2% нь сонгуулиа өгсөн одоо ийм статистик мэдээлэл байна. За тэгэхээр энэ удаагийн сонгуульд бас илүү ач холбогдол өгч бүртгэлдээ илүү сайн хамрагдаасаа тэгээ сонгуульдээ илүү бас идэвхтэй оролцоосоо гэж хэлмээр байна. За мэдээж бүртгүүлэхэд одоо гадны хүчин зүйлс одоо нөлөөлөд бүртгүүлж чадахгүй байгаа юм үйл явцууд мэдээж байгаа байх. Одоо жишээлбэл хол байдаг ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг нь те бүртгүүлэх систем хэцүү байдаг ч юм уу. Эсвэл юу гэдэг нь те одоо бүртгэж авах процесс нь одоо өөрөө төвөгтэй байдаг ч юм уу. Тэгээ ийм үйл явцууд мэдээж нөлөөлж байгаа байх. Гэхдээ энэ зүйлүүд дээр бас одоо энэ холбогдох байгууллагууд нь бас илүү анхаарч, илүү хэлбэршүүлж бас одоо юу гэдэг нь те харьяа газруудад нь бас илүү олон тойргуудыг одоо илүү бий болгож өгөх зөвөр ах болов гэж зөв хөвдө бодож байна. Тэгээ мэдээж энэ бол холбогдох байгууллагуудын хийх ажил. За тэгээд ийм оролцоотой бүгдээрээс оролцъё. Тэгээд энэ зүйлийг ер нь бол мэдээлэл болгож хүргье гэж бодож байна.